За сайн уу. Ингээд нөгөө цаалтураа хэрхэн ашиглах талаар та нартай бас нэг хөвчлөхийг хүргэе. За эхлээд бид бүгдээрээ хавтангаа эхлээд бодно. Одоо өнгөөрөө. За нэг хавтанд нэг сав будаг орохоор тооцоолж явуулсан байгаа. Энэ бол хангалттай хүрэх хэмжээ шүү. Та нар маань будгаа хамгийн гол нь сайн шингэлж бодно усаар. Энэ усан суурьтай акрилик будаг байгаа. За биерээ усандаа дүрээд будгаа сайн ингэж задлж бодно гэсэн үг. Хит нэг талд нь ингээ ооролдуулаад зузаан бодоод ах юм бол тэр хэсэгтээ хатаж өгөхгүй. За мөн будагч хөрөхгүй байх магадaltaй шүү. За ингээд хавтангаа бүтэн будаад дөрвөн талынх нь ирэмгийг бас бодож өгнө гэсэн үг. Ялангуяа бараа өнгөөр будаж байгаа хүмүүс тийм ээ. За тэгээд харын төрлийн өнгө бол гайгүй. Ногооны төрлийн өнгө жоохон цоохордож магадгүй. Зарим одоо акрилик будагнууд жоохон цоохор болоод идэг. Тэгэхээр нэг үе явчихад тэрийгэ хатааж агаад жоохон эврээж хатааж агаад тэгээд дээрээс нь давхарлах байдлаар тодолж болно. За мөн давхарлаж тодлохдоо биерээ усандаа сайн дүрээд сайн задлж будгаа багаар авч хэрэглэн шүү. За суур будагнаас нь баг зэрэг үлдвэл зүгээр. Яагаад гэвэл бид нар дараа нь шабломо тавьж агаад хийгээ тавихтаа алдаа гаргаад яг бусад хэсэг рүүгээ үсэргэхтэй эсвэл илүү гарах магадaltaй. Тэр үед нь бүгдээрээ тэр суур будгаараа дарж бодож өөгөө засна гэсэн үг. За 30-40 дээр хийж байгаа хүмүүс маань цаалтуур яг ингэж голлуулж 50 дээр доороосоо нэг 5 см орчим тавьж таарах бах. За яг голлуулж тавьж байгаа цаалтуураа сайн доошогоо хавтан руугаа дарж өгнө. Тэгээ хит дарахгүй шүү дээ. Ер нь сайн нааж өгнө гэсэн үг. Тэгэхгүй бол хөндөй буюу одоо хөдөлгөөнтэй байх юм бол энэ цаалтуурын нүхнүүдийн доогуур одоо будаг нь орох магадaltaй. За та нарт нэг юу өгч явуулсан байгаа? Паста буюу нэг саарл өнгөтэй зүйл дээр халтан өнгийн будаг юм холих юм өгч явуулсан байгаа. Тэрийг савн дотор нь эхлээ сайтар хутгаад нэг өнгө болгох чинь. Тэгэхээр нэг иймэрхүү шаргал өнгө гарч ирнэ. За тэр будгаараа юугаа бодчихно гэсэн үг.